Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Та бүхэн маань тавлаг сайхан зусж байгаа үзье. Шинэ нэвтрүүлгээрээ уулзах цаг хугацаа маань надад бол сайхан байдаг. Тэгсэн хүртлээр яг ингээд удаан хугацаанд бичлэг хийхгүй байсныхаа дараа микрофоны ард суугаад ярихээс л одоо айц ч юм уу ер нь сэтгэлийн догдолгоотой болцоод сүр алдаад байдаг юм аа. Тэгээ энэхүү жам ясараач гэхүү хамгийн сүүлд оруулсан бичлэг дээр бол би сандарсандаа хоолоо маань сэнсрээд бие барилсны улмаас чөлөөтэй ярьж уншиж чадахгүй хэцүү байсан шүү. Тиймээс жаахан хуурай хүндэд дугаар хийчихсэн байх гэж би маш их санаа зовж байлаа. Энэ удаа харин одоо болж өгвөл энгийн сайхан ярихыг хичээнэ. За ингээд суугийг маань өргөлж сонсож дагаж сайхан үгсээр урам оруулж байдаг. Та нартаа маш их баярлалдаг шүү гэдгээ хэлээд дугаар эхлэе. Энэ дугаартаа аз жаргалтай сайн сайхан амьдардаг байсан нэгэн гэр бүл тохиолдсон аимшигч түүхийг ярьж өгөрлөлээ. Нөхрийг нь Кристофер, эхнэрийг нь Шайнин гэдэг байсан бөгөөд тэр хоёр маань 2010 онд Норт Каролинад амьдарч байхдаа Facebook-оор хоорондоо анх танилцсан байдаг. Хожим тэд хоорондоо хэрхэн танилцаж хосууд болсон тухайга эхнэр Шайнин өөрийн Facebook дээр илэн далангүй бичсэн байдаг. Анх танилцаж байх тэр үед Шайнин нилээд сэтгэл санаагаар унаж нэг үгээр хэлбэл ганцаардгаасаа ч тэр юм уу сэтгэл готролд орчихсон байсан гэнэлтэй. Ингээд одоо санаашрангуй амьдарч явах тэр үед нэгэн залуугаас Facebook-ийн найз болох хүсэлт илгээсэн байна. Түүний найзын хүсэлтийг авах уу яах уу гэж бодож ирсэн аа. За яах вэ? Хаа байсан Facebook-оор танилцлаа гэд нэг их сүйдтэй муу юм юу вэ? Ямар биеэрээ очиод уулзах гэж байгаа биш. Харилцаад л үзье. Хэрвээ онцгүй ядаргаатай санагдах юм бол блоклоо тайчгаа штэ гэсэн бодоод ямар ч тач одоо нөгөө залуугийн найзын хүсэлтийг хүлээн авсан байдаг. Хүсэлтийг авсны дараа нөгөө залууч түүн рүү мессеж илгээснээр тэд хоорондоо харилцаатай болж ийхүү одоо байнга мессеж бичлэлцээр хоорондоо дотноссон. Шайнины хувьд ганцаардаж баггүй сэтгэл готролд орчоод таагүй бүсэд төгжигдсэн юм шиг нэгэн догон байсан үед нь яг энэ мэдсэн юм шиг магадгүй одоо түүнд туслахаар илгээгдсэн юм шиг тэр залууд бол маш ихээр татагдаж эхэлсэн байдаг. Бидний хувьд ч гэсэн байдаг та. Одоо хин нэг нь намайг тоохгүй байгаа юм шиг, хинд ч тоогдохгүй байгаа юм шиг, бас эргэн тойрны ямар нэг юм хараад сэтгэл зүрх хөдөлгөө болчихдог нэг тийм хачин үе тохиолддог штэ. Яг тэр үед нь чатаар одоо илэн далангүй ярилцаж сэтгэлд байсан бухшаага тайл, санаа сэтгэлээ онгойлгох хүнтэй болсонд бол өсгөөд маш их таатай байсан. Ингэж одоо тэр хоёр харилцаар байгаад хоорондоо маш их асаж хайр сэтгэлтэй болсноор 2 жилийн дараа гэр бүлээ албан ёсоор батлуулаад тэдний анхны охин мэндэлсэн бөгөөд охиндоо Белла гэдэг нэр өгсөн. 2015 онд мөн л нэгэн хөөрхөн охин тэдэнд мэндэлсэн бөгөөд түүнийг бол Селеста гэж нэрлсэн. Аз жаргалтай амьдарч ам бүл нэмснийхээ дараа тэд Колорадо мужийн Фредерик хот руу нүүж тэндээ 6 өрөө хауст амьдрах болсон. Өхөр Кристофер нь бол ажилсаг сайн залуу байсан бөгөөд Анадарко гэдэг газрын тосны компанид механизмын оператороор ажилладаг жилд $60,000 цалинтай байсан. Жилд $60,000 орлого гэдэг нь бол Америкийн нэгдсэн улстай хэдийгээр өндөр цалинд орохгүй боловч боломжийн таатай амьдрахад бол хангалттай хүрэлцээтэй мөнгө л дөө. Эхнэр нь ч мөн одоо өөрийнхөө хэмжээнд хөдөлмөрлөж нэгэн сүлжээний компанид жин хасах наалт зарж борлуулах ажил хийдэг байлаа. Сүлжээний компанид ажилладаг байсан болохоор Шайнин бол нөхрөөсөө арай илүү $80,000 орлоготой байж. 2018 онд Шайнин дахиад жирэмсэн болсноо мэдсэн байна. 3 удаагаа жирэмсэлсэндээ маш их баярлаж сэтгэл нь хөдөлсөн бүсгүй тэр тухайгаар нөхөртөө хэлж хандаа сюрприз барьж байгаагаа бичлэгч мөн өөрийн сошиал хуудсан дээрээ тавьсан бөгөөд түүнийг нь үзсэн хүмүүсээс тэдний гэр бүлд маш их аз жаргалыг хүссэн олон комментүүд ирж байлаа. Шайнин бол Facebook-т нэлээд идэвхтэй байдаг бөгөөд маш олон лайв хийж пост оруулдаг. Түүний хийсэн лайваас нь үзэн эргэн тойрны хөрш болон найз нөхдүүдийнх нь ярианаас сонсон ч гэсэн эхнэр нөхөр бол хоёулаа маш их гэр бүлсэг халуун дулаахан осууд. Аав нь ч тэр ээж нь ч тэр хүүхдүүдтэйгээ маш их дотн харилцдаг, байнга л тэдэнтэйгээ тоглож хөгжүүлсэн бичлэгүүдээ сошиалд маш ихээр тавьдаг байсан. Хүн бүрийн сэтгэлийг булаад цагаан атархал төрүүлдэг, төгс сайхан гэж харагддаг энэ гэр бүл маань үнэн хэрэгтэй амьдрал дээр Facebook-ийн бичлэгүүдээс дэндүү их зөрүүтэй амьдардаг байсан. Нөгөө их боломжийн орлоготой гэр бүл маань 2015 онд дампуурал зарласан байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр орлогоосоо хэд дахин давсан үр зээлтэй болж тэрхүү үр зээлээ төлж чадахгүй болсны улмаас санхүүгийн хориг тавиулж хар дамцсанд орсон гэсэн үг юм.
Дампуурна гэдэг нь бол ялангуяа Америкт бол сэтгэл зүйн хувьд ч тэр нэр хүндийн хувьд ч тэр маш том асуудал. За ингэж тэд дампуурлаа зарлахдаа бол $480,000 өртөө байсан байна. Тийм ч болохоор тэдний дунд хил ам хэрүүл тэмцэл маш их гарах болж үргэлжийн үл ойлголцолтой байх болсон. Дайран дээр давс гихчээр Шайнины 3 дахь жирэмслэлт нь ч гэсэн үнэн хэрэгтэй бол байдлыг маш их төвөгтэй болгож хэлснээс гадна угаасаа зөрчилтэй үл ойлголцолтой байснаасаа болоод Кристофер гэр бүлээсээ ялангуяа эхнэрээсээ аль болох зай барьж түүнтэй харилцагаас төгшөөдөг болсон. Тэдгээр эхнэрээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үлдэж эхнэрээ хил амаар доромжилдоггүй байсан ч гэсэн мэдээжийн хэрэг эхнэрийн хувьд бол энэ нь маш их таагүй байдлыг үүсгэдэг байсан болохоор Шайн сэтгэлийн онгойлгохын тулд ойр дотны найзууд руу манай нөхөр намайг жирэмсэн болсонд огт баярлахгүй байна. Гэрээс дахин хүүхэдтэй болж байгаадаа маш их гутарч байна. Түүгээр ч зогсохгүй. Дахиж хүүхэдтэй болохоос айж байна гэж надад хэлсэн. Намайг жирэмсний үзлэгт очихоор явхад тэр надтай нэг ч удаа хамт яваагүй гэж бичсэн байдаг. Ингээд Шайн нь удалгүй Норт Каролинад байх ээж аав болон бусад гэр бүлийнхэнтэйгээ хэсэг хугацаанд хамт байхаар болж 2 хүүхдээ аваад тийш яадаг. Сар гарын хугацаанд гэрийнхэнтэйгээ хамт байхдаа Шайн нь гэр бүлийн дунд гардаг болсон зөрчил үл ойлголцлын талаар мөн одоо дампуурлаа зарласан тухайга ээждээ ярьсан боловч дотоод асуудлаа бол тэр чигт нь хэллгүй өнгөрсөн байна л. Тэнд байх хугацаанд бүсгүй гэр бүлийнхээ таагүй харилцаанд зовниж сэтгэл зүйн болон гэр бүлийн холбоотой ном сурах хүчгүүдийг нилээд их худалдан авч өөрөө ч уншиж бас Кристоферт илгээдэг байлаа. Энэ нь бол ухтаа бий болоод байгаа хүнд байдлуудаас гарахын тулд өөрийнхөө сэтгэл зүйг хэрхэн эмчилж иларч асуудлыг хайсан өөрөөс нь ялгаагүй бас сэтгэл зүйн таагүй байдалд орсон нөхрийгөө ч мөн энэ талаар уншиж судалж хэцүү байдлаас нь хэрхэн гарах тухайд нь туслах гэсэн санаа байж л дээ. Мэдээж бол энэ номуудыг нөхөр нь уншсан гэдэг нь бол юу бол Шайн нөхөртөө өдөр болгон мессеж бичдэг байсан. Тэр болгоныг нь Кристофер уншдаг байсан ч гэсэн ерөөсөө хариу бичдэг. Тэрхүү загтлуудаа Шайн нь чи яагаад миний чатанд хариу өгдөг юм бэ? Сайн уу? Би нь яаж ийн гэж асуудгүй юм ахад өгөөдөл сайхан амраарай гэд бичгэд болно шүү дээ. Хэдийгээр ажил хийж байгаа ч гэсэн ийм зүйлсийг бичих нь чиний хувьд тийм хэцүү биш баймаар юм. Гэтэл би бол өдөржингөө 2 хүүхдээ асарч байна. Дээрээс нь чи надтай холбогдохгүй байгаа нь намайг маш их ядрааж байна. Чи хоёр чинь дөнгөж өчигдөрхөн танилцсан шинэ хосууд биш шүү дээ. Хамтдаа амьдарсан он жилүүд байна. Бидний дунд 3 хүүхэд байна. Бас бид хоёрын хин хэнийх нь үр болсон ялахгүй маань ч гидсэндээ боожж байгаа болохоор бидний хооронд ярилцах зүйл маш их байгаа гэж бодож байна. Одоохондоо чи надтай ярихыг хүсэхгүй байгаа ч гэсэн адаглаад би чинь сайн уу, би чамд хайртай гэсэн ганц 2 хүн үгийг ч гэсэн хэлж болно шүү дээ. Би чамаас мессеж ирэхийг чинь хүлээгээд нойрч өрөхгүй хэцүү байна гэх мэтчлэн чат явуулдаг байсан ч гэсэн хариу өгөхгүй хэвээрэл байсан. Ингээд удалгүй 18 оны 8 дугаар сард Шайны хүүхдүүдээ аваад гэртээ буцаж ирснийхээ дараа найздаа нэгэн мессеж үтсэн бөгөөд тэрхүү мессежэндээ өчигдөр орой би Кристофертэй ярилцлаа. Гэтэл нөхөр маань үнэхээр дахиж хүүхдтэй болохыг хүсэхгүй байна. Дахиад өөр хүүхдтэй болно гэхээс би үнэхээр айж байна. Энэ бол миний хүсэж хүлээж байсан зүйл биш гэж хэлсэн. Би одоо яах вэ? Нөхөртөөгөө яаж ойлголцох вэ гэж бичснийг найз нь уншаад Кристоферын гаргаж байгаа энэхүү байдал нь та хоёрын санхүүгийн хүндрэлээс болж байгаа хаа. Өрхийн тэргүүн эр хүний хувьд мэдээж санхүүгийн асуудал гэдэг бол маш их эмзэг асуудал байдаг болохоор ингэж байгаа ч гэсэн тэр бол чамд хайртай хэвээр байгаа бах гэж Шайны сэтгэлийн шаналлыг хуваалцаж аль болох аятайхан үг хэлхийг оролдож байсан. Гэхдээ бас найз нь түнд магадгүй Кристофер өөр эмэгтэйтэй холбоотой болчихсон юм биш байгаа гэдэг үгийг ч хавчуулаад авсан байна. Гэвч Шайн энэ талаар өөрөө ч гэсэн урд нь бодож ирсэн болохоор Крисээс асуухад тэр үгүй надад тийм юм байхгүй гэж хариулсан гэсэн байдаг. Ингээд одоо найзтайгаа ярилцсан энэхүү өдрөөс хойш 2 хоногийн дараа Шайн нь ажлын шугамаар Аризона муж руу явсан бөгөөд мөн л 2 хоногийн дараа буюу 8 дугаар сарын 12-ны шөнийн 1 цаг 45 минутанд буцаж ирэхэд нь Шайны найз Никол Айткинсон гэдэг бүсгүй онгоцны буудлаас түүнийг тоцож аваад гэрийнх нь гадаа хүргэж өгöd явсан байна. Маргааш өглөө нь Шайны бүсгүй жирэмсний үзлэгт орох цагтай байсан боловч тэрхүү цагтаа эмнэлэгт очоогүй. Өдөөс хойш ч гэсэн бас бизнесийн уулзалттай байсан ч мөн л очоогүй.
Никол Аткинсон гэх найз үсгэн түүн рүү тэр өглөө нь болон өдөр нь маш олон удаа залгаж мессеж бичсэн боловч Shine нь ерөөсөө хариу өчөөгүй болохоор нь гайхсандаа гэрлөө нь очоод хаалгыг эхлээд тогшиж сүүлдээ бүр цохиж нүдэд ч хаалгаа тайлахгүй байсан учраас би давхар найздаа санаа нь маш их зовсондоо тэрээр Кристофер руу залгаад Кристофер уцаа аваад би өнөөдөр Shine-тай холбоо орж амжаагүй. Шүн чи хүргэж ирсэн мэдтэй. Тэгээд би өглөө нь гараад л ажилдаа явчихсан. Манай ажил удахгүй тарах байх. Тиймээс би ажлаа тараад хурдан яваад очиё гэж хэлсэн. Никол тийхүү гадаа нөхрийг нь хүлээж байх зураа цагдаа давхар мэдээлэл өгөхөд би давхар бүсгүйд ямар нэгэн зүйл болсон эсхийг шалгахаар гэрт нь очиход тэр үеэр Крис ч бас хүрээд ирсэн. Ингээд нөхөр нь хаалгаа онгойлгон цагдаа нарыг ч мөн гэртээ орохыг зөвшөөрөөд бүгдээрээ тэдний гэрт орсон бөгөөд ороход үүднийхэн тавиур дээр Shine-ны цүнх, машиныхын түлхүүр, гэрийнхэн түлхүүр, гар утас зэрэг бүх юм байсан. Машин ч гаражтай байж байсан. Хүүхдүүдийнх нь карсет ч мөн суудлал дээрээ бэхлээстэй байлаа. Нэг хачирхалтай зүйл нь Shine-ны гараасаа салгадаггүй байсан хормын бөгж дэрэн дэрэн байгаа харагдсан. Тэгэд хэрэг болсны маргааш буюу 8 дугаар сарын 14-ний өдөр Каролина мужийн FBI-ийн ч мөн тус хэрэгт оролцож хэлсэн байдаг. Цагдаа нарыг гэрт нь үзлэг хийж байхад Кристофер гэрийнхээ гадаа телевизийн сурвалжлагчдад яриа өгч байлаа. Яриа өгөх үеэрээ Крис уйлж, орилж, сандарч твдэх гэх мэтээр ямар нэгэн сэтгэл хөдлөл гаргахгүй байсан бөгөөд би эхнэр хүүхдүүдээ яг одоо хонхоо дараад ороод ирээсэй гэж маш их хүсэж байна. Би өөрийнхөө олон эхнэрийнхээ бүх найзуудаас тэднийг асууж зургалсан боловч хинч надад уулзсан, ярилцсан тухай ямар нэг сураг хэлсэнгүй. Тийм болохоор надад бол ямар нэг байдлаар таамаглах зүйл одоохондоо алга байна. Тэднийг байхгүй болохоор би гэртээ ч тайван сууж чадахгүй. Гэр маань хоосроод үнэхээр хэцүү юм. Гагцхүү эрүүл сарвал буцаад ирээсэй л гэж чин сэтгэлээсээ хүсэж байна гэх мэтээр ярьсан байна. Танаа гэрт камер байгаа юу гэж лавлахад үүдэнд маань хонх дуурахад хэн болохыг нь хардаг жижиг камераас өөр камер манад байхгүй. Намайг ирэхэд урд хойд хоёр хаалга маань бүгд төгжээтэй байсан. Харин гараажны хаалга төгжээгүй байсан. Гэхдээ энэ нь бол манай гэр бүлийнхний хувьд энгийн л асуудал гэж хэлдэг. Сурвалжлагч цааш нь гэр бүлийнхэн алга болсон цагдаа нар таныг сэжиглэж байна. Та ямар бодолтой байна гэхэд би үнэхээр тэднийг хаана байгааг мэдэхгүй байна. Зөвхөн эсэн минь сайн сайхан байгаасаа л гэж найдахаас өөр боломж надад алгатаа гэж хэлсэн байдаг. Түүнийг инхүү яриа өгч байх хооронд гэрийг нь нэгжиж байсан цагдаа нар нөгөө хаалганыхын жижиг камерыг шалгаж үзэхэд Shine-ны гэрх шин Крис машинаа үүдэндээ бөксөөр нь ухрааж байгаад гараажийнхаа өмнө очоод нилээд удаан зогсож байгаад хөдлөөд явсан бичлэг нь гарч ирдэг. Тэрхүү камер нь зөвхөн хаалганы орчимд байх зүйлсийг л буулгахаас биш гараажны үүд болон машин дотор юу очиж байгааг бол харах боломжгүй. Ингээд цагдаагийнхан түүнийг тэр үед хаашаа явсныг нь шалгахаар машинд нь байсан GPS-ийг авч үзэхэд Крис зөвхөн ажил руугаа л явсан байдаг. Газрын тосны компани учраас талбайд томтой, тэрхүү талбайд бол газрын тос хадгалах зориулт өгөх хоёр авраг том төмөр боллоонууд байдаг байсан. Цагдаа нар Крисийг эхнэр хүүхэд нь алга болохын өмнөх шөнө тийшээ очсныг нь мэдсэн учраас хайлтаа бол тэндээс эхлүүлсэн байгаа. Маш олон цагдаа нар явганаар хайлт хийж, нарийчилтай дороонуудаар дээрээс нь бас давхар хайлт хийж байсан. Гэтэл удалгүй дорооны дуранд нэг 95 өртсөн байдаг. Анх цагдаа нарыг гэрт нь мөрдлөг хийж байхад тэдний хогийн савнд яг ийм 95 харагдсан боловч тухайн үед түүнийг нь бол гаргаж авч шалгаж үзээгүй юм байна. Гэсэн ч гэсэн мөрдлөгийн рапортн дээр энэ давууны талаар тэмдэглэж үлдээсэн байсан. Гэрийн хогийн савнд байсан 95 энэхүү дороонд харагдсан давуутай яг адилхан өнгөтэй одоо өөрөөр хэлбэл нэг нь хүнжлийн давуу нөгөө нь дэвсгэр давуу юм уу гэмээр харагдсан. Эрэл явагдаж байх үеэр цагдаагийн газар Крисийг байцаалтанд оруулж байлаа. Нэг ясандаа хэргийг бол цагдаа нар нилээд одоо хурдцтай шалгаж ирсэн гэсэн үг. Түүний яриаг полиграф тестээр шалгаж үзэхэд хариулсан зүйлүүд нь таа болохыг заадаг. Гэхдээ хичнээн ингэж заалаач гэсэн уг төхөөрөмжөнд бол 100% найдах боломжгүй гэдгийг та бүхэн маань аль хэдийн мэдж байгаа бах. Гэтэл түүнээс мэдүүлэг авч байх үед цагдаа нар дээр Никол Киссинжер гэдэг нэг эмэгтэй ирээд би бол Крисийн найз охин байна гэж хэлдэг. Бид хоёр бол нэг компанид ажилладаг. Өнгөрсөн цунаас эхэлж Крис бид хоёр үерхэж эхэлсэн. Крис надад ярихдаа би эхнэрээсээ салж байгаа. Би эхнэртэйгээ хамт удаа аль хэдийнээс болсон. Гэхдээ яг нь надад одоохондоо очих газар байхгүй байгаа учраас Shine-наас хууль ёсоор салах хүртлээр доод давхрынхаа өрөөнд ганцаараа унтаж байна гэж Никол гэдэг эмэгтэй цагдаа нарт яриад. Гэхдээ би Кристтэй уулзаад тэнч удаагүй байгаа болохоор түүний зан ашиг би сайн мэдэхгүй байна хэмээн цагдаа нарт хэлсэн байна. Цагдаа нар
Түүний гар утсыг хурааж аваад утасных нь репорт болон Google хайлтуудыг нь шалгаж үзэхэд Никол бүсгүй хэрэг болохоос 20 хоногийн өмнөөс л Google-с миний уулзаж байгаа залуу ихэнхдээ хаяад над дээр ирнэ гэсэн яах бол гэсэн марзан хайлт хийсэн байна. Google гэдэг ч мэдээж одоо мэрэгэн түргэн эсвэл лам бөө биш шүү дээ. 7 сарын сүүлчээр тэгж байж байснаа 8 дугаар сарын 4-ний өдөр бүхэл бүтэн 2 цагийн турш хурмын дайшинс хайсны хүртэл гарч ирсэн байна. 8 дугаар сарын 7-нд мөн л нууц амрагтайгаа гэрлэх тухай бас л нэгэн Google хайлт хийсэн байсан. Тэгснээ бас яг Shiny-nig нас барсан 8 дугаар сарын 13-ны өдөр Shiny-ний нэрийг Google-дж хайсан байдаг. Мэдээж тэр үеэр бол аимшигт мэдээ аль хэдийн олонний сонорт хүрсэн байсан шүү дээ. Тэгснээ бас цааш нь үргэлжлүүлээд цагдаа нар миний бусдад бичсэн мессежийг мөрдөж олж чадах уу гэж одоо хинч гисэн эргэлзэж хардмаар тийм хайлт хийсэн нь бас л гараад ирсэн. Би Крисийг сайн мэдэхгүй түүнтэй саяхнаас л үерхэж хэлж байгаа гэж ярьж исэн хүн чинь аль хэдийн хурмын дайшин цайх хүртлээр дотносож бас эхнэрийн тухай судалж байсан нь бол ингэж тодорхой болдог. Тэрээр мэдээж цагдаа нар дээр эрэхтэй Кристтэй харилцаж байсан бүх мессежүүдэд устгачаад ирсэн боловч цагдаа нар бол мэдээж тэдгэрийг нь аль хэдийн сэргээгээд үтсэн. Гэтэл тэндээс Стопрын өөрийнхөө гараар захидал бичээд зургийг нь авч явуулсан нэгэн мессеж гарч ирдэг. Тэрхүү чатыг хэрэг болохоос сарын өмнө буюу 7 дугаар сарын 3-нд илгээсэн байсан бөгөөд түүндээ чиний үзэсгэлэнгоор намайг үргэлж татдаг, чиний харц, инээд бүхэл юм намайг аз жаргалтай болгодог. Би чамтай учирсандаа маш их жаргалтай байна. Энэ жил маш том зүйл бидэнд тохиолдно. Мөрөөдөл биелнэ. Би чамайг харах болгондоо бүх юмаа мартдаг. Намайг дандаа зоригжуулдагт маш их баярлалаа. Чи үнэхээр гайхалтай шүү. Дандаа өөрөөрөө байгаарай гэсэн арматик захиаг бол бичиж үлдээсэн байсан. 8 дугаар сарын 9-нд бас л нэгэн мессеж ирсэн бөгөөд түүн дээрээ би чамтай учирсандаа маш их баярлаж байна. Анх удаа зориг гарган чамтай ярилцахдаа чиний нүдийг хараад би бүх зүйлийг мартсан. Чамтай анх үнсэлцэхдээ л би хамгийн гайхалтай эмэгтэйтэй учирснаа мэдэж яг тэр цагаас хойш би чамд бүрэн донцсон гэж хүртэл бичсэн байв. Ингээд цагдаагийнхан дорооны дуранд өртсөн тэрхүү сэжиг бүхээ даавыг хармагцаал тэндээс хайлтаа эхэлсэн байна. Тэрхүү даав нь нэгт хадгалдаг байшин шиг том баллооны хажууд байсан бөгөөд тэрхүү баллооны нэг талд нь одоо манайхаар хэлэх юм бол бараг л одоо пишингийн ам шиг тийм гаднаасаа төгжээтэй дөрвөлжин хаалт байхыг олж харсан. Тэрхүү хаалтыг нээлж үзэхэд дотор нь өргөөшөө 20 см гэмээр дахиад л нэг гадна талдаа тэвхэн төгжээтэй жижигхэн нүх харагдсан. Тэрхүү гараар онгойдог төгжээг нээж шалгахад хөөхий Белла Силеса хоёр охины цогц тэндээс гарч ирсэн байна. Өгсөн хүн үг гэлдэггүй гэдэг шиг 20 см-ийн амсартай тэр жижигхэн нөхөр одоо охтын цогцыг яаж чигж оруулсан юм бол гэж бодохоос бол үнэхээр аимшигтай. Жижигхэн нүхэнд нь цогцыг багтаах гэж хүчлэн чигснээс болж охтын гар мөр гэд биеийнх нь арьс маш ихээр сулгарсан. Бас эгч Беллагийн үс нь төмөрт орооцолцсноос болоод туг тугаараа унаж өмсөм хацарсан байв. Ээжийнхэн цогцыг бас л тэндээс холгойхон сул шороотой газар маш гүйхэн болсон байсныг нь олсон. Shiny-ны цогцыг үзэхэд хоолойг нь гараараа боосон бололтой. Хурууны мөрөөд хоолойд нь үлдсэн байсан бөгөөд өөр шарах сорив илрээгүй. Магадгүй одоо шөнийн онгоцоор ирсэн бүсгүй альжааж ядраад унтсан хойно нь гараараа боож алсан байх л та. Хоёр охиныг ч мөн гараараа боож алсан байсан. 3 настай бяцхан Силесагийн биеэс ээжийнх нь адилаар ямар нэг шарах сорив илрээгүйгээс үзэхэд бол бас л одоо унтаж байгаад алгацсан байх гэмээр байв. Харин Белла охин амиа хамгаалахын тулд өөрийнхөө бяцхан чадлаар тэмцсэн бололтой биеэс нь хэд хэдэн шарах илэрсэн байна. Улаан гараараа өөрийнхөө үр үндсийг боож ална гэдэг ямар гэж одоо чөтгөр фулмын үйлдэл болохыг үгээр илэрхийлэх нь бүхэл бодож дүрсэлдэхэд одоо хэцүү байна. Миний аав бол миний баатар. Аав маань намайг гутлаа өдөхөд минь тусалдаг. Миний аав надад ном уншиж өгдөг. Аава би танд маш их хайртай. Та бол үнэхээр миний баатар шүү хэмээн Белла охины амьд ахуйдаа аавдаа зориулж байсан дуу сошиалд бичигдэж үлдсэн маш олон хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрийн эрэхгүй шимшрүүлсэн. Цогцуудыг олж байх тэр үед Крис цагдаад байцаалт өгч байсан бөгөөд Shiny-ыг алга болсноос ердөө 69 цагийн дараа түүнийг баривчлах тушаал гарсан байдаг. Ийхүү одоо баривчлагдсан Крис
бас нэг зайл гаргаад би эхлээд одоо аавтайгаа уулзмаар байна. Аавтайгаа уулзсны дараа би та нарт бүх үнэ ээлжлэнэ гэж хэлснийхэн дагуу үнэн мөнийг өөрөөр нь одоо яриулахын тулд түүнийг бол аавтай нь уулзуулсан байдаг. Тэр хоёрыг тусгай битүүмжлэл бүхий өрөөнд хоёуланг нь үлдээгээд одоо нууц камер болон аудио бичлэгээр яриаг нь сонсоход бол Крис аавда болсон явдлыг эхнээс нь ярьж хэлсэн байна. Шайныг шүн ирэхэд би түүнд хоёулаа салъя, би чамаас салмаар байна гэж хэлэхэд тэр маш их уурлаж бухимдаад байсан учраас би түүнд бодох хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоод доошоо бейсмент рүү орж хэсэг байж байгаад гарч ирэх зураа охиныхоо өрөө рүү шагаахад охин маань дээшээ хараад хэвтчихсэн. Царай нь маш их цонхигоод хөх туяатай болсон байсан. Тэгээд би айд сандарсандаа Белла охиныхоо өрөө рүү яаран гүйж очтол Шайн нь охиныхоо дээр гараад мордоод суучсан хоолойг нь боож байсан. Тэгээд би сандарсандаа түүн рүү очиод хөө чи болооч хүүхдээ аллаа штэ гэж хэлээд түүний гарыг тавиулахад охин маань аль хэдийн амьсгал хураачихсан байсан. Тэгээд би ууралсандаа Шайныг алсан. Тухайн үед надад өөр ямар ч арга байгаагүй гэж аавд ярьсан. Гэхдээ мэдээж Кристофер бол тэнэг хүн биш учраас цагдаагийнхан өөрийнх нь энэхүү яриаг нууцаар сонсож байгаа гэдгийг мэдчихсэн болохоор ч гэсэн аавдаа үннийг ярьж байгаа мэтэр одоо цагдаа нарыг мэхлэх гэж оролцсон тэр байх л та. Энэхүү ярианд нь хэн ч итгэхгүй байсан бөгөөд цагдаагийнхан ч бас итгэгээгүй. Кристоферийн гэрийнх нь бол энэхүү ярианд итгэсээр байсан. Мэдээж одоо олон нийтийн дунд хүүгээ хамгаалж үлдэхээс өөр аргагүй байсан учраас тэр байх. Ингээд тухайн 2018 оны 11-р сард Крис цаазын ял авахгүй тулд цагдаа нартай бас нэг тохиролцоо хийсэн байна. Энэ юу вэ гэхээр жирэмсэн эхнэр болон 2 хүүхэдтэй нийт 4 хүний амь насыг хөнөөсөн хэрэгээ хүлээн зөвшөөрсөн байна. Ингэж одоо увайгүй алуурчин яллагдаж давж заалтах хэрэггүй, мөн хугацаанаас өмнө суллагдах ямар ч ирэхгүйгээр бүх насаараа хоригдох ялыг авсан. Ийм муухай жигшүүрт хэрэг хийсэн хүмүүсийг одоо нийгмээр үзэн ядмаар санагдаж байгаа юм. Гэвтэл одоо хамгийн муухай харгас үйлдэл хийсэн энэ эрийг бол шоронд орсноос нь хойш хүүхнүүд маш олон хайрын захаа түүнд илгээж, түүнийг одоо хэрхэн зүүдэлж, түүнийг хэрхэн хайрлаж шүтэж байгаа талаараа бичсээр байсан. Магадгүй одоо 13 тэгш байдаггүй гэдэг шиг нэг талд нь муухай харгас зан чанар байхад нөгөө талд нь бас авах сайн юм байдаг л бол та. Гэлээ ихтэй хүнийг одоо санаатаа алах нь битгий хэл санамсаргүй одоо машины ослоор ч юм уу амийн огроочход түүндээ шаналж гимшиж явдаг байтал хиндэж одоо гимгүй үр хүүхдийнхээ аминд хүртлээ одоо нэг хүнд донт нь дурлна гэдэг нь бол өндөө үнэхээр одоо байж боломгүй санагдана. Энд дуртахаас аргагүй бас нэгэн зүйл нь анх одоо гэрийнх нь гадаа сурвалжлагчид яриа авах үеэр эхнэр хүүхэд маань удахгүй инх тунх эргээд ирээсэ гэж ярьж байсан Крис хурмынхаа бөгжөө гараасаа аль хэдийнэ авчихсан урундаа бөгжгүй байсан бөгөөд үе мөчнийх нь өвчнөд тус болох зорилгоор Шайнны зүүж өгсөн өөрөө ч байнга зүүж явдаг байсан энергийн бугуйчаа хүртэл тайлчсан байсан нь бичлэгт тодорхой үлдсэн байдаг. За ингээд энэ удаагийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Хүний амьдралд дахин хайрлаж, шинээр дурлаж, сэтгэл алдрах үе гарч л таарах байх. Гэхдээ нэгэнт босгосон гэр бүлийн харилцаагаа илүү чухалчилж, аливаад сэтгэл санаагаа төвшин байлгаж, зөв алхам хийж яваасай гэдэг нэгэн бодлыг та бүхэндээ энэхүү дугаараараа үлдээх хэрэгжүүлээ. Миний хийдэг подкастууд таалагддаг бол сэтгэл зүрхэнд тань өчүүхэн боловч хүрдэг бол лайк, subscribe харамгүй дарж байгаарай. За ингээд баярлалаа, баяртай.